50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн 4D 6D 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За чинь бараг 2-7 хоногийн өмнө баха тий? 1-7 хоногийн өмнө Азтан болсон. Азтан явахад 6D-гээр тоглоод 50 саяд тоглоод тэгээд нийт 6 тоог дараалалж таах байснаас хамгийн сүүлийн 5 оронгийн тааж чадсан. Уян гахтайгаа уулзаа зогсож байна. За баяр хүргэе. За баярлалаа. Би бол энэ 4D-гээр тоглоод байгаа байхгүй. Тоглооч удаж ин да. Ер нь эхлээд нэг хэд хоногийн дараагаар л тоглож эхэлсэн. Та бол 6D буюу 50 сая jackpot, тэгээд 42 6 буюу 120 сая jackpot тоглоод байд юм шүү дээ. Хэр удаан тоглож байгаа? Оюун тоглож л байд. Тэгээд нэлээд удаан тоглож байгаа. Танайх чинь нэг хэсэг завсалж байгаа сайн гарч ирсэн тий. Тэрнээс хойш өнийг харсан чинь рекламаа саяад энэ тоглож байгаа юм байна. Тэгээд би тоглоод ирсэн. Нэг ганц бүглөөл, хоёр бүглөөл тэгээд заримдаа доноо заримдаа онохгүй тэгээд сая яг Азтайгаа 5 тоог. Та яг нэвтрүүлгээ үзчихсэн үү? Үзчихсэн. Үздэг байх. Тэгээд эхлээд 8 гарч ирээд тэгээд дараа нь бүх тоонууд нь ээлжтэй байгаа. Тэгээд их амархан юм байл шүү дээ. Нэг минутын дотор бүх тоогоо бас их сонирхолтой юм лээ. Гайхаад. Та гэр бүлийнхэнтэйгээ үзчихсэн үү? Эсвэл ганцаараа? Охинтойгоо. Охинтойгоо. Охинтойгоо юугаа таяа бүгдээ тэгээд тоглоо. Охин бол таны оо гисч байх нь шүү дээ. Тэгээд яаж баяр. За өнөөдөр бол цуг ирээгүй мэн те. Өнөөдөр цуг. Та энэ яаж баярлсан бэ? Яг энэ чи одоо зүгээр ингээл нэг 5 тоо, 6 тоо бичээл те. Тэгээд бараг зүгээр сууж байгаад мөнгө олчиход байгаа шүү дээ. Яг тийм шүү. Ингээд нэг тоо өгөлчөөд өгч шүү дээ. Хэр баярлсан? Таны баярлж байгаа юм яаж гард юм бэ? Баярлж байгаа ч уулын нэг баярлгүй. Жоохон гайхаад ийм чамархан таачдаг гэх. Тэгэхээр яг хөтэ нөгөө даяагийнхан тоог арчаа. За би ямар ч байсан юу сая 500 очичлоо гэж охин битээ яг ойлоод яг нэгээл бас. Танаас туршлага би судлах гээд байхгүй. Яг адилхан тантай адилхан энэ 60D-гээр тоглож байгаа хүмүүс, 6D-гээр тоглож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ер нь яаж бодож бөглүүл зүгээр үйдэн. Та бол энэ 5 6 тоог бөглөхдөө зургуулангийн зүгээр л бөглөсөн. Зүгээр л аз шүү дээ. Тэр чи оож бодож явж байгаа за би энийг хаана бөглөсөн? Энд үү? Үгүй юу. Нөгөө юу шүү дээ. Нөгөө хүй судалдааны за. Тэндээ очиж зогсож байгаа л бодож байгаад бөглөсөн. Тэр өдөр ер нь өглөө хэдэн цагт туссан? Явдаг цагтаа 7 болсон тэгээд. Хэдэн цагийн үед авсан? Юу би нэг 3 цагийн үед ч юм уу 2 цагийн үед ч бөглөчтэй. Тэгээд 3 уу юм уу 2 цаг гэдэг чи яг ажлын цаг биш үү? Яг хөө тэгээд одоо ч гэсэн ажлын цаг шүү дээ. Хүмүүс харж байгаа гэхдээ яг юу ягаад бөглөчөөд бас яг танах уул нэг хагас бүтэн сөйдийн энийг өдөө болчиход бас тоглоо суухад бас айтайхан. Тэгэхгүй бидээс ч нэг ажилтны хүмүүс ч хэцүү шүү дээ. Ингээд юу бас нэг тоглолчмоо байдаг. Нэг азаа үзчих яах вэ? Ямар зүгээр юу юм чинь тоглоом юм чи азаа үзээд энэ хүмүүс бас азаа үзээд одоо нэг би бол сая 500 даягийн 50 сая ч юм уу 120 сая хожоосоо гэдэг бас хүмүүсийг танаа одоо доцоогийн хамтар чи саятан болгож явахад хүн болгонд байдаг шүү. Тий чин 550 төгрөг шүү. Энэ төгрөг шүү. Нэг юм лавлж асууя. За 88 гэдэг ингээ гарч ирсэн шүү дээ. Яг таны хамгийн ихний тоо ямар тоо байсан? 8 бол биш шүү дээ. Ихний 5-ын тавуулангийн дараалаад. Үгүй эхнийх нь 8-ыг тааж чадаагүй сүүлийн 5-ыг дараалаад. Эхнийх нь хэд гэсэн тоо байсан? 4 гэсэн тоо. 4 гэсэн. Тэгээд 4 8 гэл ингээл дараалал 6 гараад ирсэн бол уулын бүгд чи нэг тоо таачгүй бил ямар өмнө үдсэн биш тгийг тааж чадахгүй шүү дээ. Уул таах гэж сууж байсан. Тэгээд сүүлд нэ дөөг гараад ирсэн. Тэгээд за яхаа нэгэнтэл тоглоом юм чи одоо дараа болох л байдгүй. Тэгтэл амаа за ганцтай ч гэсэн бас нэг жоохон тиймэрхүү юм болдгийм байлээ. За ганцтай чи гээл хүмүүс надад баяа юу чи нэг тоо таачгүй яасан гэдэг. Тэгээд ямар би өмнө ямар энийг шийдгэж яаж мэдэх юм? Өстө мэдэхгүй юм чи тэ. За таны үгийг даслаа уучлаарай. Үг олдож үхэр холдлоо гэдэг шиг одоо юу яа? Шагналын гардуул юм. Бат дэлгэрийн уян гарахаа 150 мянган төгрөгийн энэ одоо гэрчлэгээ. Одоо энийг аваад банк орондоо хотлоо ярьж. За бэлэн мөнгө чинь бол цаан чи бай. За мөнгө аваа шүү. За уян гарахтаа бүгдөө баяр хүргэе. Энэ бол хамгийн одоо манай нэвтрүүлэг яваад 2 дахь завсарлаа дахиад яваад эхэлснээс хойш хамгийн өндөр одоо хонжуурыг хожсон. Тэгээд
Бат Дэлгэрийн уянга. Эмэгтэй хүний нэртэй маа да. Яг гоё. За танд баяр хүргье. Бүгдээ дахиад баяр хүргье. За баярлалаа. Амжилт хүсье. Тоглоороо. За одоо харин үзэгчтэй миний тасалбарыг аваад өгөөч. Минийх энэ ахаас бас туршлага судалмаар юм байна. Нэгэнт аз үзэж байгаа юм чинь намраа ер нь бол өндрөөр нь үзэх зөв шүү гэж хэллээ шүү сайн надаа. Тэгэхдээ би энэ дөрөвдийгээр ер нь энэ жил дуустал үзээд байна. За миний өнөөдрийн тоо бол нөгөө л тоо байгаа. За ингээд бүгдөө хамтдаа дөрөвдийгийн 3 дугаар зэргийн хонжуурыг хамтдаа тодруулъя. Ингээд 40 бөмбөлөг биелэн. За би ч бас нүдэ бүлтэрдлээс харж байгаа даа хөөе. Үнэхээр азтай юм байна. Аз гэдэг чинь бол тэгэл за хамгийн ихнийх нь 8. Аз гэдэг чинь тэгээд хүн дээр ингээд зүгээр ингээд явж яхад үдийн цайны 2-3 цагийн үед тэгээд тэр хаваар хүрээд ирдэг байх нь ш. За хоёр дахь тоо эхнийх нь 8 гараад ирсэн байгаа. Хоёр дахь нь 2 гараад ирлээ. Хоёр дахь нь 2. За гурав дахь тоо. Би чинийгээс тасаацчихчаа л өөргөө үзээд ш. 8 2 3 дахь тоо хараахан гарч ирээгүй байна. Гэхдээ тун удахгүй гараад ирэх баха. Хобо 2 8 2 2. Ямар нэгэн зүйл бас бодож бөглөж болчих. Эсвэл ерөөсөө ямар нэгэн зүйл бодохгүйгээр бөглөж болчих. Мөн дээрэс нь аз мэдгээ гэдэг одоо компьютерт бас даатгаж болж байгаа ийм 3 тохиолдол байна да. 2 биш 3 тохиолдол шүү. За хамгийн сүүлийнх нь 1. Хэрвээ та дөрөвдийгийн 3 дугаар зэргийн хонжуурыг яг одоо үзэж байгаа бол та дөрөвдийгээр тоглож байгаа бол энэ тоо хэрвээ таагаад ард нь бооцоогоо тавьсан бол таны бооцоо 500 дахин үржигдэнэ гэдгийг бас хэлэхэд тун таатай байна. За 2 дугаар зэргийн хонжуурыг бүгдөө хамтдаа тодруулъя. Яг адилхан зарчмын дагуу явагдана. Гэхдээ зөвхөн энэ машин дээр юу өөрөө гэхээр зэрэг тооноос энд гарч ирсэн 4 тооны ард тавигдсан бооцоо 1000 дахин нэмэгдэх юм байна. За хамгийн ихнийх нь энд өнгөрч байна. 4. За хоёр дахь бөмбөлөг нь би бол төрсөн өдрөө хийчихэл үзээд байгаа шүү. Өнгөрсөн 7 хоногт төлөвдөө нэлээд өгсөн. 60-24 гэж гарч ирсэн. Тэр тэг 6-2-ын байр солигдсон бол 280 төгрөг манайх болсон. За 4-5. Дараагийн 5 7. 4-5-7. За хамгийн сүүлийнх нь хэд байх нь? Тэг 4-5-7 тэг. 4-5-7 тэг. За яг энэ 4 тоог тааж бүгэлж чадсан бол таны тавьсан бооцоо 500-аас дээш бооцоо 500 төгрөгнөөс дээш бооцоо 1000 дахин үржигдэх юм шүү. За дараагийн манай машин бол яг энэ чи конопт арахгүй. Энд конопт даржээж бүх бөмбөлгөө уулгаад машин ажиллуулна. За эхний 2 бол надад таарсангүй. За яг тантай надтай адилхан хүмүүс байгаа бол хэдүүлээ сэтгэлээр унахгүй шүү. За 3. За би бол уушлаараа тоглоомноос гарсан байна. Минийх бол тэгэл гарах хэрэгтэй юм байна. За 3. Хоёр дахь бөмбөлөг нь 1. За 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөг маань 8. 3-1-8. 3-1-8. За хамгийн сүүлийнх нь цифр. Хамгийн сүүлийнх нь тоо 3. За 3-1-8-3. 3-1-8-3 гэсэн 4 тоо гарч ирлээ. За энэхүү 4 тоог хэрвээ таасан хүн байгаа бол таны бооцоо
2000 дахин үржигдэнэ гэдгийг хэлэхэд тунтаатай байна. За одоо бүгд хамтдаа одоо уянгахын маань хожсон 6D буюу 50 сая төгрөгийн төлөө тоглох гэж байна. Олон хүмүүс тоглож байгаа бах. Бүгдэнд нь амжилт хүсье. За энд бол нийтдээ тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг байгаа. Ингээд бүгдээ хамтдаа эндээс 6 бөмбөлгийг гаргаж ирнэ. За 6D-гээр тоглож байхад анхаарах нэг зүйл нь юу гэвэл энд гарч ирэх тоонуудыг та дарааллын дагуу таасан байх ёстой. Зургуулангийн дарааллын дагуу таах юм бол та 50 сая төгрөгийн эзэн болно. За эхний 5, сүүлийн 5-ыг та таах юм бол 150 биш сая 500 мянган төгрөгийн эзэн болно. За эхний 4, сүүлийн 4-ыг та тааж чадах юм бол 150 мянган төгрөгийн эзэн болно. За эхний 3 эсвэл сүүлийн 3-ыг таах юм бол та 15 мянган төгрөгийн эзэн болно. За харин эхний 2 эсвэл сүүлийн 2 яг одоо энийг 96 гэж та бишээ 99 шиг шүү дээ. Нэг одоо 99 гэж таацсан байгаа бол одоо та 1500 төгрөгийн шагналж байна шүү. За 99 55. За хэн нэгэн хүний утасны дугаар юм биш үү? Яг энийг дуусангууд утас руу залгаж үзнэ. Ийм дугаар байна уу? Бэлтчи 99 55 4. Утасныхаа дугаарыг хийгээд оролцсон хүн байж бас магадгүй шүү дээ. 99 55 40 Оба 99 55 41. За яг утасныхаа дугаарын хамгийн ихний энэ 6 тоог оруулсан 99 55 41 гэж залгаад үзсэн юм билүү? За яах илүү үйлдэл хийгээд. Одоо надад хэдэн минут байна? За тоонуудыг дахиад автъя. 9 9 5 5 4 1. 9 9 5 5 4 1. За харин одоо үндэсний лотерейн хамгийн өндөр одоо хонжуур хожих тэр хүнийг тодруулах машин маань аль хэдийн ажиллахад бэлэн байгаа. Энд бол 1-ээс 42 хүртэлх бөмбөлгүүд маань бүгд бэлэн. Эндээс бид нар нийтдээ 7 бөмбөлгийг гаргаад. Яа ингээд машин ажилуулж байгаа хооронд дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Эндээс та гарч ирэх 7 цифрээс тооноос эхний 6-ыг нь дараалал харгалцахгүйгээр таач чадах юм бол та 120 сая төгрөгийн эзэн бол. Хэрвээ та 5-ыг нь таах юм бол 900 мянган төгрөгийн эзэн болно. За хамгийн сүүл 7 дахь бөмбөлөг бол бонус бөмбөлөг гэдэг. Тэгэхээр энэ эхний гарч ирэх 6 бөмбөлгнөөс 5-ыг таагаад бонус бөмбөлгийг мөн таагаад энэ 6 одоо тоог таах юм бол та 12 сая төгрөгийн эзэн болох юм шүү. За 23 34 30 23 34 30. За дараагийнх нь 7 23 34 30 37. За 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг Оба 18. За 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөг. Та яг энэ 9 бөмбөлгийг дараад энэ 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүй таацсан байгаа 900 мянган төгрөг таних болсон гэсэн үг. За хамгийн сүүлийн 25 бонус бөмбөлгийг оролцуулахгүйгээр хамгийн сүүлийн 25 байлаа. 23 34 37 18 25. За бонус бөмбөлөг 5. Бонус бөмбөлөг 5. За ингээд өнөөдрийн таны азыг тодорхойлох 25 бөмбөлгийг гаргаж ирлээ. 4D-ийн 12, 6D-ийн 6. За 120 сая төгрөг очих 7 бөмбөлгийг бид нар хамтдаа гаргаж ирлээ. Тэгээ манай нэвтрүүлэг 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны 5 цаг 50 минутаас C1 телевиз дээр шууд одоо үндэсний лотерейгоос хүрж байгаа. Ингээд үзэгчтэй та бүгдийг Азийн тэнгэр эвэх болтугай үндэсний лотерейгоор тоглоод бас азаа үзээрэй. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл
бүр түүнээс ч ихүү. Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550,994 төлөөд 3 төрлийн дөрөвдий 6,42 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох, хоч амьдралаа өөрчил.